За сайн бацхан бүгдээрээ. За тэгэхээр миний өнөөдөр ингээд тавих гэж байгаа сэдв бол аудитын хууль эрх зүйн үйлчилгээ гэж байгаа. Тэгэхээр энийг яагаад тэгэхээр одоо энэ дээр ямар агуулгын хүрээнд яригдах вэ гэвэл нэгдүгürt бол байгаль орчныг хамгаалах тухай хуулийн холбогдох залтууд. За хоёрдугаарт бол байгаль орчны аудит хийх эрх олох журмуу болон аудит хийх ерөнхий аргачлал гэсэн энэ байгаль орчны ногоон хөгжлийн сайдын 126 тушаалын дагуух асуудлуудыг ярих юм аа. Тэгэхээр эдгээр энэ зүйлийг яагаад хийсэн бэ гэвэл тэгэхээр нэгдүгürt бол бид нар бол системийн төсөл дээр бол байгаль орчны аудитын чиглэлээр за түрүүнд хэлжсэн нэлээд олон хэмжээний үйл ажиллагаануудыг 2016 оны 2 сараас эхлээд хийж явсан гэдэг. Тэгэхээр эдгээр дээр бол ямар асуудал гарч ирсэн бэ гэвэл нэгдүгürt бол журмын нэр томьёог бол зөрүүтэй тайлбарлах, хоорондоо ойлголт зүрх энэ дээрээс үндэслээд бол ийм асуудлууд гарч ирээд оролцогчдод ямар саналыг төвшүүлж байсан бэ гэвэл энэ журмаа хэрэгжилтийг бол эргээд сайжруулъя гэдэг асуудлыг ярьсан. За хоёрдугаарт гэвэл захиргааны ерөнхий хууль энэ захиргааны ерөнхий хууль бол 2015 онд ингээд шинээр батлагдсан байгаа. За тэгэхээр манай энэ журам бол үндсэндээ 2013 онд ингээд гарсан байгаа. Тэгэхээр энэтэй холбоотойгоор эргээд энэ хууль энэ захиргааны ерөнхий хууль ингэж батлагдсантай холбоотойгоор энийг эргээд энэтэй нийцэж гэнэ үү, хэр сайн нийцэж гэнэ гэдэг асуудлыг авч үзье гэдэг ийм хоёр үндслийн үр дүндээс бол ингээд гаргасан байгаамаа. Тэгэхээр энэ захиргааны ерөнхий хууль дээр бол ер нь бол хэм хэмжээний дараа одоо гэдэг эрх зүйн хэмжээ нь бол дараах актуудыг шаардлагуудыг хангасан байна гэж ингээд заасан байгаа даа. Тэгээд энэ бол одоо та бүхэн бараг мэдж байгаа учраас энийг бол ингээд нэрвчилж уншаад явах уу. Гол нь энэ дээрээс ямар үр дүн бид нар ингэж гаргаж ирж авсан бэ гэвэл нэгдүгээр хууль болон журамдаа байгаль орчны аудит хийлгээгүй нөхцөлд аудитын тайлан дүгнэлт зөвлөмжийг болон зөвлөмжийн дагуу гүйцэтгсэн тайлангаа эргүүлээгүй нөхцөл ер нь ямар арга хэмжээ авах нь тодорхойгүй байна. Буюу энд оролцож байгаа талууд нь ямар хариуцлага хүлээх нь бол тодорхойгүй байна гэдэг ийм асуудлыг хамгийн түрүүнд гаргаж ирсэн. Тэгэхээр энэ бол бас өмнөх хэлтгэлүүдээр бол дурддагдаад явсан. За хоёрдугаарт гэвэл түрүүнд хэлсэн тодорхойлолт нэр томьёоны ойлголт тодорхойгүй. Энэ дээрээс бол зүйл залтууд нь дотроо зөрчилтэй. Хууль тусгасан санааг бол давхардуулан журмалсан. Эсвэл хуулийн агуулга хүрээнээс бол халсан гэдэг ийм дутагдал байна гэдэг ийм асуудлыг гаргаж ирж тайсан. За гуравдугаарт бол энэ дээр манай аудит бол ингээд ийм аудитын ингэж ойлгоно гэдэг ингээд хуультай заасан байгаа даа. За тэгэхээр тэрнээс илүү өөр төрлийн аудитын харилцааг ингэж журам зохицуулахаар оруулж ирсэн байна гэдэг ийм асуудал байна гэж ингэж гурван ерөнхий дүгнэлтийг бол ингэж хийсэн байгаа даа. За тэгэхээр энэтэй холбоотой ямар асуудлууд ерөнхийд нь байна вэ гэдгийг одоо ингээд жишээ болгоод ингээд аваад үзэх юм бол за нэгдүгээр энэ хууль дээр за 19 байгаль орчны хамгаалах тухай хуулийн 19 дэх дээр байгаль орчны аудитыг одоо аж ахуйн нэгж маань 2 жил тутамдаа хийлгэнэ. Тэгээд ингээд тэрнийхээ зөвгөнөл зөвлөмжийн дагуу бол үйл ажиллагаа хийж засах үйл ажиллагаа хийж хэрэгжүүлээд тэрнийхээ тайлангаа бол аймаг нийслэлийн байгаль орчны албанд хөрвүүлнэ гэж заасан байна. За тэгэхэд бол энэ дээр ямар нэгэн байдлаар нэгдүгээрт энэ хүлээсэн үүргээ биелүүлээгүй 2 жил тутамд хийгээгүй нөхцөлд ямар хариуцлага хүлээх нь бол ерөөсөө тодорхойгүй байгаа. За яг уул уурхайн компаниуд дээр ингээд авч үзэх юм бол ашиг малтуулынхаа тухай хууль дээр бол байгаль орчны тухай хууль дүрмийг бол одоо мөрднөө гэж заасан байдаг. Тэгэхээр яг тэргээр нь ингээд аваад үзэх юм бол яг тэн дээр хариуцлага хүлээх ч гэдэг юм асуудал гарч ирж болохоос биш яг өөрийнхөө байгаль орчны тухай хууль дээр бол заагддаг байна гэж байна. За хоёрдугаарт бол нөгөө түрүүн ярьжсэн зөвлөмжийн дагуу авсан арга хэмжээний тайлангаа эрүүлээгүй тохиолдолд яах вэ гэдэг асуудал яригдаагүй. За аймаг нийслэлийн албан бол эргээд энэ тайланг нь авчаад яах ёстой вэ гэдэг асуудал өрөөсөө тусагдаг байна гэдэг асуудал. За тэгэхээр эргээд бол за жишээлбэл энэ дээр хариуцлага дээр бол журмын нэгдүгээр хавсрал дээр байгаль орчны аудитыг хуулийн этгээд нь бол байгаль орчны аудитаар гарсан дүгнэлт зөвлөмжийн үнэн зөв байдал түнтэй холбогдох үр дагаврыг өөрийн хөрөнгөөр хариуцна гэж заасан байгаа даа. Хариуцах хуулийн этгээдийг ойлгоно гэж. Тэгэхээр энэ дээр эргээд хөрөнгөний хэмжээ нь ямар байх хэвээр юм. Эсвэл бол хариуцах чадамжгүй үед нь яах ёстой вэ гэдэг асуудал нь ерөөсөө тодорхойгүй байна гэдэг бол асуудал яригдсан. За мөн одоо аудиторуудын аудитын компани хүлээх үүрэг дээр бол экологийн хариуцлагын гэрээ зөвлөмж дүгнэлтийн хамт
төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ гэж заасан байгаа. Тэгэхээр энэ бол эрх олох журам дээр 4-7. Гэхдээ эргээд нөгөө түрүүний ярьсанчлан ийм заалт байгаа ч гэсэндээ энэ заалтыг хэрэгжүүлээгүй үед яах вэ гэдэг асуудал өрөөсөө огт тусгагдаагүй. За хизээ хөргүүлэх нь бол заагаагүй. Мөн төрийн захиргааны байгууллага уг дүгнэлтийг нь авснараа ямар асуудал гарч ирэх вэ гэдэг асуудал нь бол ерөөсөө тусгагдаагүй байна гэдэг асуудал яригдсан байгаа. За мөн одоо энэ дээр бол байгаль орчныг хамгаалах тухай хууль дээр үндсэндээ аж ахуй одоо иргэн аж ахуй нэгжин хэрвээ буруутай үйл ажиллагаа явуулаад байгаль орчинд ямар нэгэн хохирол учруулах юм бол ямар хариуцлага хүлээнэ гэж заасан байгаа. За тэгэхээр эргээд хоёрын нэг дээрээс ингээд журмын эрх олох журмын хоёрын нэгийг аваад үзэх юм бол үндсэндээ аудитын компани нь бол аудитынхаа дүгнэлт зөвлөмжийн үнэн зөв байдал холбогдох үр дагаврыг бол өөрийн хөрөнгөөр хариуцна гэсэн санаа энэ дээр явж байгаа гэж харагдаж байна. За тэгэхээр нэгдүгээрт нь бол энд нэг аж ахуй нэгжийн хүлээх хариуцлагын хууль дээр нөгөөх нь аудит хийж байгаа компанийн хариуцлаганд гарч журам дээр ингээд тусгагдсан гэдэг асуудал яригдж байгаа. За хоёрдугаарт гэвэл эргээд бас 4-6 дээр эрх олохын журмын 4-6 дээр болохоор аудитыг холбогдох арга аргачлалын талаар хийгээгүй үед нөгөө л асуудал аудитыг үнэн зөв хийгээгүй үед эсвэл бол зөвлөмжийн дагуу хийсэн зөвлөмжийн дагуу гарсан үүргийг бол компани хэрэгжүүлээгүй үед энэ хоёрын хоорондоос гарч ирэх асуудлыг болохоор экологийн хариуцлагын гэрээндээ заана гэдэг ингээд заасан байгаа. Тэгэхээр энэ хоёр тал харилцан тал ингээд харилцуулна гэж заасан. Тэгэхээр энэ дээрх хоёр шалтгааны үндсэлтэйгээр ямар нэгэн байдлаар хэрвээ маргаан гарах юм бол энэ дээр хэн ямар хариуцлага хүлээх вэ гэдэг дээр бол эргээд маргаан гарах дагуулахаар байна гэж ингэж үзсэн байгаа ба. За хоёрдугаарт бол энэ аргачлалын талаар журам байгаа даа. Тэгэхээр энэ байгаль орчны аудитыг хэрхэн хийх вэ гэдэг аргачлалын журам дээр болохоор аудитын багийг сонгох гэж байгаа. Тэгээ энэ дээр бол хэрвээ ямар нэгэн байдлаар ашиг сонирхлын зөрчилтэй байвал өөрөөр хэлбэл тухайн компанид урд өмнө ажиллаж исэн ч гэдэг юм уу, тухайн компанид урд өмнө үнэлгээ хийсэн ч гэдэг юм уу, ийм байх юм бол тухайн багийнхаа ахлагчдаа мэдэгдээд энэ дээрээс бол багийн гишүүнийг солино гэдэг ийм санаа явж байгаа. Тэгэхээр үүнийг нь одоо чухал тухайн аж ахуйн компани мэдсэн тохиолдолд энэ дээр бол за энэ манай одоо энэ танайд биднээс ингэж хэлэх гэж байгаа энэ аудитор бол манай компани өмнө ажиллаж байсан гэдэг ч юм. Тэр уул уурхайн компани тэгж хэлээд тэгээ энийг аудиторыг солиулж болно гэдэг санаа явж байгаа. Гэхдээ эргээд хэрвээ энэ дээр мэдсэн болон мэдээгүй байдлаар аудитор ингээд өөрийнхөө үнэлгээ хийсэн тохиолдол дээр яах вэ гэдэг асуудал дээр бол ямар нэгэн байдлаар зөвхөн тухайн үед нь аудиторын багаас ингээд хасагдаад өнгөрөх байдлаар ингээд шийдсэн байгаа. Тэгэхээр энийг бол бас илүүтэйгээр цааш нь бол авч үзэх шаардлагатай болов гэсэн тийм санаа явж байна гэсэн. За түрүүн за энэ мөн одоо энэ аргачлалын аудитыг хэрхэн хийх вэ аргачлалын журмын дээр 5-8 дээр нь болохоор түрүүн хэлсэн аудитын дүгнэлтэнд тусгаж зөвлөсөн зөвлөмжийг аж ахуй нэгжүүлэл байгаль орчны албан руу хөргүүлнэ гэдэг ингээд заасан. Тэгэхээр мөн түрүүний хэлдгээр бол нэгдүгээр бол байгаль орчны албан нь бол энийг авснараа яах ёстой вэ гэдэг нь бол тодорхойгүй хизээ тогтоосон хугацаа гэдэг нь одоо жишээлбэл юу гэж ойлгох вэ гэдэг нь тодорхойгүй. Дээрээс нь энийг хуульдаа тусгаж өгчөөд тэгээ энэ дээрээ бас журам дээр бол ингээд давхардуулсан байна гэдэг ийм асуудал ярьж байгаа. За тэгэхээр түрүүний хэлдгээр ингээд нэгдүгээрт нь бол энэ хариуцлагын талаарх ийм асуудлууд ингээд дутагдaltaй байна гэдэг асуудал яригдсан. За хоёрдугаарт гэвэл ойлголт тодорхойгүй эсвэл бол хоорондоо зөрчилтэй санааг давхардуулан журмалсан гэдэг ийм асуудлууд байна гэж ингэж ярьсан. Тэгэхээр тэдгээр нь одоо жишээл хаана болж байгаа гэдэг асуудлыг ярихад нэгдүгээрт нь одоо 19 дэх нэг дээр байгаль орчны аудитыг бол байгалийн нөөц баялагийг ашиглан үйлдвэрлэл үйлчилгээ явуулж байгаа аж ахуй нэгж гэд заагаад өгсөн байгаа. Тэгэхээр энэ аж ахуй нэгж байгалийн нөөц баялагийг ашиглан үйлдвэрлэл үйлчилгээ явуулж байгаа аж ахуй нэгж гэдгээ юу гэж ойлгох уу гэдэг асуудал маань өөрөө бас их бүрхэг байна. Энэ дээр бол бүх байгууллагууд нэлээд олон байгууллагуудыг хамруулж ойлгож болох юм байна гэдэг асуудлыг ойлгох гэж ярьжсэн. За мөн зөвлөмжийн заасан хугацаанд тайлангаа гэж байгаа. Тэгэхээр энийг бол юу гэж ойлгож хийж байгааг бол нөгөө зөвлөмжийн дагуу хийсэн одоо үйл ажиллагааныхаа тайлангаа гэж ингэж ерөөдөө ойлгогдож байгаа ч гэсэндээ энэ дээр бас тодруулж зааж өгөх ёстой байна гэдэг асуудлыг өмнөөс яригдсан гэсэн.
За эргээд эрх олгох журмын журам дээр бол байгаль орчны аудит хийх эрх бүхий хуулийн этгээд нь аудит хийхэд үндсэн үйл ажиллагаагаа чиглүүлнэ гэж заасан хэрнээ эдийн засгийн төрлийн үйл ажиллагаандаа бол байгаль орчны үйл ажиллагаа байгаль орчны аудитын үйл ажиллагаа гэдгийг нь тусгаж өгөөгүй байна гэж. Яг үүнтэй адилхан одоо за жишээлбэл эрх олгох дээр 3.2-2-т нь болохоор байгаль орчны аудит хийх шаардлагатай материалын бааз 3.2-3-т нь болохоор байгаль орчны аудит хийх дотоод арга зүйн талаарх танилцуулга 3.5-та гүйцэтгэсэн ажлын таалан 3.6-та бусад мэдээллийг байгаль орчны яамд ирүүлжээж үндсэндээ аудит хийх чадвараа үнэлүүлэн энэ дээрээс үндэслээд эрхээ сунгуулна гэдэг заалт өгсөн. За тэгэхээр эргээд энэ дээр ямар нэгэн байдлаар материалын бааз болон дотоод арга зүй гэж юу хэлэх, гүйцэтгэсэн ажлын тайлан гэдгээ юу гэж ойлгох уу гэдэг асуудлыг нь бол тодорхойлж өгөөгүй учраас энэ дээр ямар нэгэн байдлаар субъектив дүгнэлт хийх гэдэг ийм боломж олгож байна гэж. Мөн за түрүүн энэ бас энэ аргачлалын 3.10 дээр болохоор мэдээллийн сан байгуулна гэдэг ингээд заасан байгаа. Да энэ мэдээллийн санг нь болохоор чинь мэдээллийн аудит хариуцсан мэргэжилтэн ингээд зохион байгуулна гэж заасан боловч нэгдүгээрт нь бол хизээ оруулахыг нь бол тодорхойлж зааж өгөөгүй. Хоёрдугаарт бол байгаль орчны хамгаалалт тухай хууль дээр 35 дугаар зүйл дээр мэдээллийн санд ийм юм бүрэлдэхүүн байна гэж заагаад өгсөн байдаг. Тэрэн дотроо бол жишээлбэл үнэлгээ нь бол байгаад байдаг, аудит нь бол байхгүй байгаа. Ийм асуудал байна гэж байна. За түрүүн ингээд дурдсанчлан хараат бус системчлэгдсэн аудит гэдэг юм уу худалдааны зорилт дотроо хуулийн зохицуулалтын үүрэг эднэр гэдэг маш олон ингээд заалтуудыг ингээд гаргаж ирсэн. Аудитын техник, аудиторын чадвартай болж түүнийгээ хөгжүүлэгч гэдэг юм уу. Ингээд жижиг байгуулагч гэдэг юм уу заагаад өгсөн байдаг. Тэгэхээр нэгдүгээр жижиг байгууллага гэж ямар хэмжээний уулархан компаниг ойлгох юм гэдэг юм уу. За эсвэл бол одоо аудитын техник гэдгийг одоо жишээл юу гэж ойлгох юм. Энэ дээр бол зүгээр машин байх хэрэгтэй эсвэл компьютер ийм асуудал ярьж байна. За хоёрдугаарт гэвэл түрүүн хэлжсэн за одоо журмын эрх олох журам дээр бол дотоод арга зүйтэй байна гэж заасан. Тэгэнгүүтээ түрүүний аргачлал дээр болохоор чинь дотоод стандарт аргачлалтай байна гэдэг ингээд заасан байна. Тэгэхээр энэ нь одоо нэг ойлголтууд гэдэг юм. Ийм асуудлууд ингээд гарч ирж байна гэдэг асуудлыг ярьсан байна. Ярьж байгаа. За тэгэнгүүт дотроо энэ дээр бас нэг зөрчилтэй асуудал байна гэж ярьж байгаа нь болохоор чинь жишээ нь өөрчлөлт юм байдаг гэсэн үг. Энд жишээлбэл аргачлалын 5.6-гийн нэг дээр бол аудитын тайланд аудитын дүгнэлт ийм бүрэлдэхүүн эсвүүдээс заана гэдэг ингээд зарсан байгаа. Тэгээд тэрэн дотор бол аудитын дүгнэлт болон зөвлөмж нь багтаж явсан байгаа. За мөн тэрэнд үндэслээд аудитын тайлан бол аудит үйлчлүүлэгчийн өмч гэж заасан байгаа. За тэгэнгүүтээ дараа нь эргээд энэ зөвлөмж дүгнэлтийг аудит хийсэн компани аймаг нийслэлийн байгаль орчны албатай хүргэнэ гэж. Тэгэхээр бол хин нэгний хүний өмч гэж зааж өгчөөд эсвэл нөгөө журам дээр болохоор чинь тайлангийн нэг хэсэг гэж зааж өгчөөд за тэгээ эргээд энийг бол аймаг нийслэлийн албанд бол нэг аудитын компани авчиж хөрвүүлнэ гэдэг асуудал яригдж байна гэдэг ийм л асуудал гэдэг гэж ойлгохоор байна гэж. За мөн түрүүн хэлжсэн хуульд хориглоогүй асуудлыг бол энд хориглох асуудал орж ирсэн байна гэдэг. Тэгэхээр аудитын тайлан аудитын үйлчлүүлэгчийн тодорхой баталгаагүй бол бусдад задруулж дэлхийг хориглоно гэдэг ингээд заасан байна. Тэгэхэд бол журам дээр бол ингээд хориглох заалт ингээд оруулаад ирсэн байх жишээ. Мөн одоо жишээлбэл нэг түрүүн дурдчихсан. За энэ дээр бол байгаль орчныг хамгаалах тухай хууль болон байгаль орчныг одоо байгаль орчны аудитыг хэрхэн их аргачлал хоёрын хооронд бол бас ингээд давхарсан ингээд үзүүлэлт байх жишээтэй. За түрүүн дурдсанчлан за энэ байгаль орчны аргачлал хэрхэн их вэ гэдгсэн аргачлал дээр болохоор 5.2-2 дээр бол шалгуурыг тогтооно гэж заагаад өгсөн байдаг. Тэгтэл журмынхаа 2-ын талаадаа бол ямар шалгуур үзүүлэлт байх вэ гэдэг өмнө зааж өгчөөд дараа нь хоёрт нь бол аудит хийх явцдаа ингээд шалгуурыг тогтооно гэдэг. Ингээд оруулж ирсэн ч гэдэг юм уу. Ийм байдлаар ингээд санаа давхарсан асуудлууд байна гэдэг асуудал яригдсан. За ингээд бусад хуульд ингээд хэр зэрэг нийцэж байна гэдэг асуудлыг бол ингээд аваад үзэхээр байгаль орчны аудит гэдэг маань юу хийх вэ гэдэг асуудлыг ингээд аваад үзэхээр байгаль орчны хууль тогтоомж төрийн бодлого үндэсний хөтөлбөрийн биелэлт гэдэг ингээд заагаад өгсөн байна. Тэгэхээр энэ эргүүлээд бусад хуультайгаа яаж нийцж ийн гэдэг ингээд аваад үзэхээр хөгжил төрийн бодлого үндэсний хөтөлбөрийн биелэлтийг болохоор тусдаа хуулиар зохицуулдаг, тусдаа одоо журмаар ингэж журмыг нь засгийн газраас ингэж баталсан журмын дагуу хэрэгжилтийг ингэж шалгадаг ийм асуудал байна гэдэг асуудлыг ярьсан байна та. За мөн одоо жишээлбэл одоо түрүүний эрх олох аргачлал дээр болохоор
үзүүлэлт гэдэг дээр олон улсын байгаль орчны стандартыг авч үзэн гэдэг оруулсан байдаг. Тэгэхээр энэ олон улсын байгаль орчны стандартын тохирлыг энд оруулж ирэх нь зөв үгүй юу гэдэг асуудал энэ дээр бас яригдана гэдэг асуудал ярьж байна гэсэн. За түрүү нь одоо бас ингээ 3 дугаар дээр бид нар 3 дугаар асуудал дээр бол юу гэж ирсэн бэ гэхээр энэ хуулиас гэхээс илүүгээр бусад аудитын төрлүүдийг ингээд оруулаад ирсэн арга аргачлал дээр орж ирсэн байна гэдэг асуудал ярьж ирсэн гэхээр тэгэхээр энэ аудитыг хэрхэн хийх вэ гэдэг арга аргачлал дээр жишээл хэрэглэх хүрээ гэдэг дээр одоо эхний хамгийн ихэн дээр болохоор чинь чанарын удирдлагын тогтолцооны аудит, байгаль орчны удирдлагын тогтолцооны аудит, эдгээрийн талаараа зөвлөмжийн өгөх үйл ажиллагаа гэдэг ингээд заасан байгаа даа. Тэгэхээр энэ дээр эргээд энэ хуультай заасан аудитыг хэрхэн гүйцэтгэх аргачлал байх ёстой юу? Эсвэл бол ерөнхийн ингээд ийм аргачлал байх уу гэдэг л асуудал бий болж байна гэж харж байна. За өөрөө бол энэ чанарын удирдлагын тогтолцооны аудит болон байгаль орчны удирдлагын тогтолцооны аудит нь тусдаа бол олон улсын стандарттай, бас эргээд тэрнийг бол монголчилсан Монгол улсын стандарттай эндээс тусдаа одоо юу гэдэг сертификат авсан хүмүүс нь хийдэг ийм асуудал байна гэдэг. За бас мөн одоо жишээлбэл энэ дээр бол дотоод болон гадаад аудитыг хийх гэж ингэж оруулж өгсөн баг жишээтэй энэ аргачлал дээр. Тэгэхээр хуульдаа болохоор чинь төрийн захиргааны төв байгууллагаас ирэх авсан хуулийн этгээд гэж заасан. Журамдаа болохоор чи ирэх бүхий компани аж ахуйн нэгжийг болгоно гэж заасан. Тэгэхээр энэ дээрээс юу гэж ойлгож байна гэвэл ирэх авсан аж ахуйн нэгж бол энэ аудитыг хийх юм байна гэж ингэж ойлгогдож байна. Тэгтэл энэ ирэх авсан аж ахуйн нэгж компани маань өөрөө бол тухайн одоо жишээл уул уурхайн компани одоо бүрэлдэхүүн хэсэг байж болохгүй гэсэн. Тэгэхээр энэ маань бол дотоод аудит биш болж байна гэдэг асуудал яригдж байна гэсэн. Тэгэхээр эргээд одоо энэ дээрээс бид нар одоо ямар дүгнэлтийг хийж байна гэвэл нэгдүгээрт бол захиргааны ерөнхий хуулийн 6-гийн 1 заасан зарим шалгууруудыг бол хангахгүй байна гэдэг. Энэ дээрээс үндэслээд нэг өмнөх сургалт одоо жишээл хэлцүүлэг дээр яригдчихсан санал зөрүүтэй асуудлууд үүсэж байна. За энэ дээрээс үүдээд маргаан үүсэх боломж үүсэж байна. За эргээд бас түрүүн дурдсан чинь хууль тусгаагүй аудитын төрлүүдийг шахах гэдэг юм уу? Ийм асуудал байж болох юм байна гэдэг асуудал ярьж байна. За энэний үндсэн дээрээс магадгүй хэрэгжүүлэх даган мөрдөхөд хүндрэл учирч байгаа юм байна. За тэгэхээр энийг бол шинжлэх боловсруулах шаардлагатай байна гэдэг ийм саналтай байна гэдэг ийм үндсэндээ дүгнэлт санал энэ дээрээс гаргаж ирж байна. За ингээд анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.